Хүний талаар сүнслэг мөн чанарын талаар судлах тусам би өөртөө болон хүн гэдэг байдгалд улам илүү дурлаж, улам илүү татагддаг. Яагаад гэвэл хүн гэдэг бол үнэхээр нарийн зохион байгуулалттай, үнэхээр дахин давтагдчихгүй гайхалтай байдгал учраас өнөөдөр би та нартай хүний биеийн үнэрийн сүнслэг мөн чанарын талаар тайлбарлая гэж бодлоо. Үнэр гэдэг бол миний хувьд маш чухал зүйл. Үнэр гэдэг зүйл өөрөө сүнсний гар үсэг гэж хэлж болно. Юу вэ гэхээр хүн бүрийн гар үсэг дахин давтагдчихгүй байдагтай адилхан хүн бүрийн биеэс ялгарч байгаа үнэр өөрөө дахин давтагдчихгүй байдаг. Зарим хүний үнэр үнэртэй л баймаар татагдмаар үнэхээр гоё ангилан сайхан үнэртэй хүн байхад зарим хүний үнэрийг авч чадахгүй те. Зарим хүний үнэр маш онцгүй таагүй санагдах сэтгэгдлүүд төрүүлдэг. За мэдээж биологийн талаас эрүүл мэндийн асуудалтай, за амьдралын хэм маяг, идэж ууж байгаа зүйл, хэрглэж байгаа зүйлээр шалтгаалаад тухайн хүнээс биологийн үнэр үнэртэх нь ойлгомжтой боловч дотоод сүнс буюу бие махбодын дотроос үнэртэж байгаа үнэр гэдэг бол арай өөр, арай гүн зүйл байдаг. Үүнийг сүнсний гар үсэг гэж нэрлэдэг. Зарим уламжлалд хүний биеийн үнэрийг өмнөх төрөлтөө хэр сайхан сэтгэлтэй, хэр зөв зүйл бодож сэтгэдэг, хэр олон хүн тусалсан хүн бэ гэдгээр шалтгаалаад энэ төрөлтөө ангилам, тааламжтай, сайхан үнэр үнэртдэг гэж үздэг бол энерги талаасаа тухайн хүний энергийн хүрдүүд идэвхтэй, хайрлах, энэрх, уучлах хүрдүүд нь идэвхтэй, хоолон хүрдний хүч ихтэй, зүүн сон мэдрэмж өндөртэй, оюуны өрдөөдийн идэвхжил өндөртэй байгаа хүмүүсээс тааламжтай, сайхан гой үнэр үнэртдэг гэж үздэг. Энергийн урсгал өөрөө буруу болоод тухайн хүний сэтгэл санаа өөрөө тавгүй, сэтгэл санаа өөрөө дотроо маш их зөрчилтэй байх үед хүнээс хурц, эвгүй, үнэртэх боломжгүй ч юм шиг тий үнэртгээр юм тухгүй мэдрэмж авах үнрүүд үнэртдэг. Дандаа сөрөг зүйл бодох үед ихвчлэн таагүй бүх зүйлүүдийг сөргөөр бодож хөвших үед олон жилийн байдлаар давтагдсан хүмүүсээс ямар нэгэн үйл мэдэх шалтгаанаар өөрийн биеийн үнэр нь онцгүй болох таагүй үнэр үнэртэх тохиолдлууд гардаг. Эсвэл маш их удаан уй гашууд автсан, хин нэгнийг удаан үзий ядсан, амьдралыг тэмцэл гэж ойлгосон, өөрийгөө маш их золиослж, өөрийгөө харилж чадаагүй хүмүүсээс биеэс нь мөн янз бүрийн таагүй үнэр үнэртэх тохиолдол байдаг. Энэ нь бол өөрийн энерги, бодол, дотоод өөрөө өөртөө харьцаж байгаа харилцаанаас шалтгаалаад хүнээс ийм таагүй үнэрүүд гарах тохиолдлууд гардаг байна. Гэтэл бүр үнэртэй л баймаар гоё үнэрүүд үнэртдэг хүмүүс байдаг. Энэ хүмүүсийн бодол нь үндсэнд олон хүрдүүдийн идэвхжил өндөртэй, өмнөх төрөлтөө өөрөө маш сайн сайхан зүйлүүд зөв амьдралаар амьдарч ирсэн ч гэдэг юм уу. Ийм шалтгаануудаар сайхан үнэр үнэртдгээс гадна ямар шалтгаангүйгээр та хин нэгнээс маш гоё үнэр мэдэрч байгаа бол тэр хүнтэй сүнсний холбоотой байна гэсэн үг. Өмнөх төрөлтөө ямар нэгэн харилцаатай байсан, хизээ нэгэн ямар нэгэн мөчөд таарлцж байсан ч юм уу те. Би биедээ гоё сэтгэл төрүүлж байсан, тусалж байсан ч юм уу. Ойр дотны хин нэгэн байсан үед энэ төрөлтөө ямар нэгэн хүнтэй анх уулзахад л тэр үнэр нь, тэр энерги нь маш гоё сэтгэл төрүүлдэг, үрээ таньдаг юм шиг те. Зэний дотны хүн шиг мэдрэмжүүдийг төрүүлэх боломжтой байдаг. Энэ бол сүнсний холбоо. Энергийн хувьд үндсэн 7 хүрдний энерги идэвхжил буюу хүрдийн давхцлууд нь өөрөө ижил төвшөнд ажиллаж байгаа хүмүүсээс ийм гоё үнэр бие биедээ тааламжтай үнэрийг мэдрүүлдэг. Юу вэ гэхээр танд идэвхтэй байгаа хүрдүүд тухайн хүнээс бас яг адилхан тэр хүрдүүд дээр идэвхтэй байгаа ижил төвшний энерги ялруулж байгаа хүмүүсээс ижил төвсний гоё тааламжтай, зөөлөн, ангилан сайхан үнэр үнэртдэг байх нэ. Таны хин нэгний үнэр салахын аргагүй татаад аваад та тэр хүнийг хоёргоо сэтгэлээр хайрлсан буюу хайртай, хайрын үндсэн анагаата хүрдний идэвхжил өндөр байгаа үед тухайн хүнийх нь үнэр нь өөрт нь тааламжтай сэтгэл төрүүлдэг. Мөн тухайн хүнээс ялгарч байгаа энергийн үнэр нь өөрөө тухайн нөгөө хүнээ өөрт нь татдаг. Энэ бол мэдээж хайр, энэрэнгүй сэтгэлтэй холбоотойгоос гадна хайрлах мэдрэмжээр шалтгаалan хүний үнэр ингэж мэдрэгддэг байна. Гэтэл заримдаа маш дотн харилцаатай боловч үнэр нь өөрөө таалагдахгүй, үнэрийг нь авч чадахгүй тохиолдлууд гардаг. Энэ бол сүнсний холбоо өөрөө султай байх магадлалтай. Хоёрт нь энергийн өөр давтамжин дээр идэвхждэг байх магадлалтай. Нэг нь оюуны өрдөд идэвхжилтэй хүн бол нөгөө нь суур хөрдөд идэвхжилтэй ч юм уу те. Ийм одоо энергийн давтамжийн урсгал нь нэг биш хүмүүс. За мөн энерги урсгал нь нэг биш юу гэхээр нэг нь маш өөр зүйлүүдээс таашаал, мэдрэмж, амьдралын эрч хүчийг авдаг бол нөгөөх нь өөр энерги урсгалаас одоо аз жаргал, мэдрэмжийг авдаг. Ийм байгаа үед тухайн хүнээс таагүй ч юм уу үнэр нь ингээ жоохон таалагдахгүй, татагдахгүй байх тохиолдлууд гардгаас гадна зарим нэг хүмүүсээс үнэхээр муухай гэж хэлэхэд муухай биш мөртлөө зүгээр л тэр үнэр ямар шалтгаангүйгээр тань таалагдахгүй байна гэдэг нь тэр хүн ямар нэгэн зүйл тэтэрхий донтцсон, ямар нэгэн зүйл тэтэрхий автцсан
алдагдсан байгаа тохиолдолд өөрөө тэр автах шунлын энэ л минийх энэ зүйлтэй л би байна гэж хитрхий тэгж бодож байгаа бодлоос шалтгаалаад өөрөөсөө эвгүй их хүн үнэр гарч байгаагаа мэдтгүү тэр үнэр нь нөгөө хүнд нь эвгүй мэдрэмж төрүүлдэг. Тэгэхээр ер нь бодол идэж ууж байгаа зүйл биологи талаасаа, энерги талаасаа үндсэн үрдүүд энерги, за мөн нөгөө талаасаа хүний дотоод сэтгэл, хүний энерги гэдэг зүйл хүний биеийн үнэрийг бүрэлдүүлдэг багтлаа. Гоё үнэртэй, англи үнэртэй сайхан бай гэж бодвол бодлоо зохицлох, биологийн хоолундаа зохицуулах, үргэлж сайн сайхан зүйлийг өөртөө хэлэхээс гадна үндсэн үрдүүдэд идэвхжүүлж бид бүхний биеийн үнэр хүртэл англи үн тааламжтай сайхан болдог байна. Ингээд та нартаа амжилт хүсье.